Hi guys. За өнөөдөр би та бүхэнд InShot application дээр хэрхэн амархан зураг янзлах талаар бичлэг хүргэх гэж байна. За InShot application бол видео зураг аль алийг янзлах боломжтой. Ер нь бол тун энгийн маш боломжтой application байгаа. За тэгээд шийдлээ шүү зураг янзлж эхлэе. За application руу оронгоо танд мэдээж 3 төрлийн сонголт одоо гарч ирнэ. Видео, зураг уу те аль нь вэ? За өнөөдрийн хувьд бол зөвхөн ганцхан зураг янзлана. За зураг сонгочлоо. InShot application-ы бас нэг айгу давуу тал нь байдаг гэхээр одоо бид нэр зургаас Instagram ч юм уу, Facebook дээр ингээд тангууд одоо кроплогдох тохиолдол байдаг те үндсэн зурагнаас шалтгаалаад тэгвэл зураг кроплгүйгээр маш одоо гоёмсог хүрээ одоо хийж өгөх боломжтой байдаг. За одоо энэ дээр бол шууд хүрээтэй ороод ирлээ. За эхлээд зураг одоо нэгийг хайрцах нэг буюу Instagram дээр тавих хэмжээтэйгээр тохируулаад за одоо хүрээгээ сонгоё. Хүрээ нь одоо 4 төрлийн бид нэр хүрээ хийх боломжтой. За эхнийх нь юу гэхээр зөвхөн цулгуун өнгөөр одоо арын бэкграунд өгж болно гэсэн. За иймэрдүү байдлаар хоёр дахь нь одоо уусгалттай өнгө буюу тий одоо цаанаас юм уусгалттай өнгөнүүд ба эдгээрээр бас өгж болно гэсэн. За гурав дахь нь үндсэн зурагныхаа одоо дийлэнх одоо хоёр талын өнгөө ш та хамгаалсан энүүгээрээ одоо хоёр захынхаа бэкграунд хийж өгч болно гэсэн. За бас энийг ингээд уусгалттай хийх үү, бүр юм тод хийж өгөх үү гэдэг одоо тэрийгээ бас сонгож алдаг. Энэ ихтэй нөгөө зураг маань өөрөө жоон цулгаалахар ингэж гараад байна. За дөрөвдөх нь өөр зураг арын бэкграунд оруулж өгч болно. За өнөөдрийн үед бид нэр энэ зургийг орууллаа. За одоо энэ зурган дээр маань харагдж байна те блүртэй байна уу эсвэл бүр юм тод хийж өгөх үү гэдэг маань харагдаж байна. За тэгэхээр энэ зургийн хувьд бол үндсэн зураг маань бол кроплогдоогүй хасагдаагүй яг тэр чигээрээ. За тэгээ арын зураг бүлүүргүй тод чигээр нь үлдээе. За зураг янзлчлаа. Гоё яг Instagram-д тарах хэмжээтэйг нь болгочлоо. За тэгвэл одоо зургандаа бид нэр фильтр буюу өнгө өгдөг тий. За ямар өнгө өгөхөөс шалтгаалаад бас зурнууд маань гоё харагдах жишээ нь одоо боломжууд байдаг. За өнөөдрийн хувьд бол за ямар өнгө өгөх вэ гэхлээр за энэ хамгийн ихний үг буюу Cinematic гэдэг өнгийн үгийг. За та бүхэн ялгааг нь харж байгаа. За энэ өнгөө өгчлөө. За одоо зурган дээр бүр илүү гоё чимэг нэмээ. За тэгвэл юу нэмэх боломжтой гэхээр стикер. За ингээд одоо стикерт байгаа боломжуудаас стикерийг нэмж өгч болно гэсэн. За одоо энэ болохоор ингээд free буюу одоо та өнгөө энэ стикерүүдийг нэмэлтээр татаж авах боломжтой утсан дээрээ. За ингээд олон төрлийн стикерүүд одоо гарч ирдэг байна. За өнөөдөр бол маш энгийнээр за ихэд энэ стикер өгчээ. За ингээд болоо. Өнөөдрийн зураг маань бэлэн болчихлоо. За тэгэхээр бид нэр ийм байсан зургийг өнөөдөр янзлаад ийм болгосон байна. За ер нь бол маш энгийн бөгөөд амархан. За нэмэлтээр хэлэх юм бол энэ зургнууд дээрээ дахиад бид нэр эффект нэмж өгөх боломжтой. За одоо иймэрдүү байдлаар эффект нэмж өгөх боломжтой. За эсвэл текст бичиж өгөх боломжтой тий. Хай гэдэг ч юм уу тий. За тэгээд текстийн бас одоо фонтыг хүртэл сольж болно. Тэгэхээр та бүхэн өөрсдөө бас хэрвээ InShot application-ыг татсан бол өшөө илүү дэлгэрэнгүйгээр одоо сайн ухаад бас үзээрэй. За тэгээд өшөө нэмэлтээр гэх юм бол зураг бас crop хийх боломжтой. Одоо энэ зургийн хувьд бол яг бодит зураг байсан бол хитрхи дээш байгааз тэгэнгүүт энийг ингээ богиносгох боломжтой. Croplog. Окей. За иймэрдүү байдлаар та зургаа ингээд өдөр тутамдаа маш энгийнээр янзлах боломжтой байх нэ. За тэгээд бас нэг зүйл нь гэх юм бол одоо та зургаа шууд одоо сейв хийгдэж байгаад энэ дээдлэлт шууд хадгалах гэж байгаа. Энэ дээр дарангууд автоматар хадгалагдаад таны галерей руу орчдөг байна. За хэрвээ галерей руу хадгалсан ч гэсэн энийг шууд аппликейшн руу оруулахад бэлэн болчих юм бол эндээсээ шууд шеэр хийх аппликейшнуудад гараад ирнэ. За энэ зургийн хэдүүлээ өнөөдөр story одоо Instagram-ийн story хий. За шууд гараад ирлээ. Story. За ингээд миний story руу шууд ороод ирлээ гэсэн. За дараагийн бичлэг дээр би нэг зураг биш олон төрлийн зургийг хэрхэн коллекц болгож бас гоёмсгоор янзлаж болох вэ? Энэ талаар бичлэг хийх болно. Баяртай миний сувыг subscribe миний сувыг дагаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.